Эпизод 4. Эпизод 4 дээр амар их юм боллоо. Хасалт явагдлаа. Бодоогүй юм боллоо. Манан үүслээ. Шин нам үүслээ. Ер нь шинээр орж ирсэн хүмүүдээ шууд тасаад явна шүү гэд яриа мэрэ гарчлаа. Амар. Эсвэл бол бас жинхэнэ Playboy тоглох гэж орж ирсэн байна. жинхэнэ тоглох гэж орж ирсэн юм байна. Төд бас их зэгүүн тоглож байгаа юм байна. Хүмүүс хонгор мичи хоёроос амар их юм асуугаад байсан тий. За яаж өнгөрөө, шүн яасан, юу ийсэн, юу болов тий. Айгу сонирхолтой байна. Яриач мэрээч гэл. Тэгэл тэр хоёр нэг ярихгүй зүгээр л ингээл та нар юу гэж бодож чинь яасан ийсэн гэж бодож чинь гэл тий. Гэтэ ингээл нөгөө нэг хонгор мичи гоё ингэж халамжилсан, массаж хийж өгсөн энэ төр гэж ярьсан. Гэтэ амар хол суудсан байсан би энэсээ. Тэгсэн. Би тэрэн дээр жоохон гайхсан. Тэгээд тэр өдөр мичи илчээр тодорсон. Ирчүүд бас өрөөндөө хов базалт хийсэн. Та нар эмэгтэйчүүдээс хэний битээ хасагдаасаа гэж бодож ийн гээд. Тэгээд тэрэн дээр 3 нэр л яваад исэн. Мичи, ууля, зодлоо 3 яваад жисэн. Бусд нь бол хамаагүй гэж байгаа юм шиг л юм яриад ах шиг байсан. Амрааг бас хасчмаар ингээл зарим нэг хүмүүс дуурал. Тийм хасмааргүй байгаа хүмүүс гэсэн чинь эднэрийг хэлсэн байхгүй. За. Тийм тэр хасах хүмүүс бол дараа ярьсан шүү дээ. Тий. Тэгээд нэг өөрхөн хал өдөр байсан ч юм уу яасан юм устаа тоглоом тоглоод. Тий. Би рүү ус цацдаг хариулт гэл тээ. Тэгээд тэрэн дээр амраа цэтүүлээрөө амар хорон ус цацаад байсан тий. Ер нь амраа жоохон уурлаал яваадах шиг байлээ. Хичнээн бүх хүмүүсийг ингээд баясгаад тий гой байлгадаг ч гэсэн жоохон хэцүү байгаа нь харагдсан. Тэгээд дараа нь группээр олж агаад хайрын талаар ярилцсан, хосын харилцааны талаар ярилцсан. Ер нь энэ залуучууд ямар үзэл бодолтой залуучууд юм бэ гэдэг үзэгчнэрт л сонирхуулах гэж л цаанаасаа тийм явчих шиг болсон. Өксөө бол. Юу ч яриад байгаагаа бараг ярьж байгаагаа өөрөө ойлгосон юм уу яасан юм уу тий. Тэгээд дараа нь бас нэг скват сууж агаад бөм дотор нь шийдэж мэдж тоглоом тоглосон. Тэрэн дээр уул нуулаа цэг хоёр ялсан. Тэгээд ялагчийн юу байхгүй юм санагдсан надад. Бэлэг. Тэгээд дараа нь бэлгийн ил болгох шүү дээ. Цэг асагдсан шүү. За нэр идэв шүү дээ. Тий. Тэгчээ дараа нь өрөөний хов бодолтуудыг харуулсан. Ер нь энэ сая сүүлийн 2 сезон бол өрөөний хов бодолтуудыг амар харуулж байна. Тэгээ тэр далбаар л тэгж байгаа зүгээр. Ер нь тийм өрөөнд ороод хов базаа шүү гэт. Бүх гол юмнуудаа энэ өрөөнд л яриараа гэдэг. Энэ өрөөнд яриа шүү гэт. Тий. Тэгээ тэрний дараа нь болохоор зүгээр өнөөдөр хасалтын өдөр болохоор би биэндээ нөгөө сэтгэлийн үгээ хийлгээд нөгөө усанд ингээд. Тий. Тэр чинь болж байгаа л та. Усанд ингээд юм хэлсэн шүү дээ. За тэрэн дээр хин дүүгж байгаанаас айгуу сонирхолтой байсан. Гэхдээ залуучууд зөвхөн залуучуудтай өгöd байгаа надад шал тэнийг санагдсан. Яг тэгэл хоорондоо бат бөх шүү гэж байгаа юм шиг лээсэн. Тий, залуучуудтай өгöd, охтууд өгсөн юм санагдсан надад л. Хонгор ямарчсан амраа төгсөн. Золоо ямарчсан төгсөн. Тэр дунд чинь аав шиг ч хүн байсан, ээж шиг ч хүн байна, их шиг ч хүн байна. Ер нь энэ одооноос би биенээс өөдөж эхэлж ин тэ. Тэгээ хасалтан дээр би бол Даяна юм гэж мэдчихсэн. Цэгийг хүмүүс ер нь амар их хараар нь муулаад исэн болохоор бас явах юм байна да гэж гадарсан. Харин би болохоор төгсөө тэгээ Даянарыг хасагдах юм болов гэж бодож байсан байхгүй юу? Яа тэгэхээр цэгийг гайгүй нэ гэж бодож. Ягаад тэгэхээр цэгийг чинь бас төгсөөгөө бодвол захаа мөхөө авцсан шүү дээ. Тэгээд нөгөө тодоод ингээд тодоогоос захаа авцсан болохоор бас гайгүй юм болов уу гэж бодож исэн чинь цэгийг хасаа хийчлээ. Гэтэ цэгийг угаасаа хасахыг хүсэж хүмүүс зөндөө байсан те айгуу санаа. Хэн зөндөө байсан гинэ цэг ямар ч итгэхгүй ингээд хаана байгаа мэдэхгүй ингээд юм хэлэхээр ойлгодгүй. Тэ юмнаас дандаа хоошоо суусан муусаа яасан. Сануулгын зөндөө өгсөн гэл. Тэрнт. Тэгээд нэг тод чинь нэг цэтүүлээтэй болзоо хийж явахдаа угаасаа хилцсэн шүү дээ. Би цэгийг захиа өгсөн гэд. Тийм үү? Тийм. Тэгсэн шүү. Тэгсэн. Тэнгүүд нөө магадгүй нөө тодыг сонирхож байгаа залуучууд олон байгаа учраас нэг хүчтэй оролцогчтой шууд хасаа хийчихэж байгаа гэж надад санагдаж байгаа байхгүй. Яг нөө тодыг өөрийнх нь сонирхож исэн үнийг шууд хасаа хийчихэж байгаа байхгүй. Магадгүй. Тэрнээс бол надад бол цэгийн үнэхээр хоргүй залуу санагдав. Тий. Цэг бол үнэхээр дайжуул оролцогч шүү. Үнэхээр бат бүх мачуур одоо энэ шоунд зориулагдаагүй гэхдээ ямар нэг эмэгтэй хүнтэй ирэх юм бол айгу харинда тийм баттай тийм уул шиг нөмөр шиг аав шиг хүн болох юм байлээ.
Тэгээд цэгийг бол энд орж ирээд харамсаагүй л ах гэж бодож чинь тий. Харамсаагүй байхаа. Тэгтээ бас би ганц юм ойлгож авч байгаа хаа. Тэгээс тэгвэл бас хитрхи чимээгүй хоошоо сууж болохгүй юм байна гэж бодож. Ууг нь бол яг ингээд дасж ирээд жоохон юм яриад инээтрээ болж байсан хаа. Тэгтээ яг нэг хэлжсэн шиг камерын ард яг юу болж байгааг бидэрт харуулах байгаа даа шүү дээ. Тэнгүүд тэр хүн чинь ингээд бас зарим зүйл дээр бас буруу байсан маахтай ингээд зүгээр фитнес хийгээл ганцаараа ном уншаа суугдсан ч гэж. Яг тэр чинь ингээд амрах гэж ирсэн юм шиг байсан. Зарим нэг зүгээр хүмүүс зүгээр амрах гэж ирсэн юм шиг байсан гэл. Нэг бол үнэхээр таалагдчихсан байгаагүй бах. Нэг бол үнэхээр дотгошоогоо тийм үнэлээ байхгүй тий. Гэтэ тийг бол гоё орцогч байсан. Хасагдсанд нь болж баг зэрэг харамсаж байгаа. Тий. Дахиад нэг юу явсан бол яах байсан бол гэж бодогдож байгаа. Тий. Дахиад нэг дугаар байсан бол бас магадгүй задраад гоё юм болох байсан ч юм болоо. Тийм. Гэтэ тэр чинь 5 он ч дараа настай явж байгаа юм билээ шүү дээ. Тий. Тэгсэн чинь тэрний өмнө залуучууд тэгсэн шүү дээ. Ми чи яасан гэл хонгороо амар шалгаад ирсэн. Тэгсэн чинь ми чи одоо бүх юмаа өгсөн өстой нэрээ бүхэл биений массаж үлгэр ярьж өгсөн. Надаа өөрийнхөө гүн нууц гүн яриаг хийсэн. Ойлсон дуусан гэл тий. Айгүй их юм болсон юм шиг байна. Ярьж эхлэв шүүд 15 минут дотор уйлаад эхэлсэн гэдэг чинь. Тий. Тэгээд дээрэс нь хонгор юм бэлгэлэх ёстой байсан. Тэгтээ ингээд бэлгэлэх юм байхгүй. Тий. Тэгээд ингээд өөртнөө ийм хоёр хос бүгжиний нэгийг мэчид өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр өдөр нь мэчи өдөржингөө юм гэсэн. Тий. Бүгдэн дээр нь очиод гараа ингээд байсан. Тий. Охтын өрөөнд ч гэжтэй. Уурлаа Даяна энтертэй бас нөгөө нүрэ будаж ахтаа ингээл миний бүжиг хараа ингээд байсан. Тэр нь насаас жоохон too much байсан юм шиг бэлээ. Мэдхгүй. Тэрэн дээр би болсон ойлгоогүй. Мэдхгүй яа. Уусаа хонгороос асуугаадсан шүү дээ ингээд мичи асагчулж яах вэ гэд. Тий. Уусаа мэдчихсэн байгаа байхгүй. Тэр хэд ингээд аль хэдийн нэг ярьцсан заяа хоорондоо. Цэгийн миги Даяна хоёрыг бүр амар тэнхтүүлсэн гэж би бодож байгаа. Яаж. Ерөнхийдөө ингээд нэг дундаа оруулж агаад одоо тэрийг энийг хасыг ярьж байгаа шүү дээ. Тэгж яхта Даяна тэр цэгийн хоёрыг л амар бас оруулж ирээ ярьсан баг заяа. Тэр хоёрыг хасна гэдэг юм хэлсэн. Тэгтээ бас ингээд хүрээлт бодлоо оруулангуудаа одоо энийг хасна гэд. Тэнгүүт нөгөө хоёр нь бас тэг өгөнд нь итгэцэн ингээд мангартаад ингээд хэлсэн хүмүүсийн 1-2-д оруулаад бичээд тэр нэр юм бичиг оруулсан. Өөртөө бол мэдээж 10 дээр тавьж байгаа шүү дээ. Тэгсэн баг гэж би бодоод байгаа юм. Даяна маянаг бол бүр амар ясан баг толгойг нэрвэлсэн баг. Нөө амраа болвол мичиг чинийг тавиараа энэ тэргээл тий. Тийм үхэ тий. Тий. Тэгээ вирус мичиг бол хасагдана гэж юусоо бод. Би бас юрдөөсө таамаглаагүй бүр арайчтэй мичи юу гэ. Би бүр гайхсан. Тэгтээ бас нөгөө нэг хөвгүүдийн өрөөнд хоо бадалтай явж байгаад хонгор ингээд мичи хасагчвал яах вэ гэж хонгороо тэгэл яах вэ тэгсэн. Тоглоом л та гэлэгжил. Тийм ингээд тоглоом мөрөжлөлтгээрээ явна гэж хэлсэн. Тэгээ тэрэн дээр бас нөгөө нэг хонгорыг нэг амар тийм реакц үзүүлэх байгаа надаас айгүй сонир санагдсан. Үгүй тэр чинь реакц үзүүлж болохгүй байхгүй. Одоо тэр чинь амар игцэгтэй үе болчихж байгаа байхгүй. Хонгор чинь өөрөө ингээд амар vulnerable болчихж байгаа байхгүй. Амар өөрийгөө ингээд өөрөө айгүй эрсдэлтэй байдалд орчиж байгаа байхгүй. Үгүй хонгор дараагийн удаад хасагдах магадaltaй болчихлоо шүү дээ одоо. Яагаад? Үгүй зүгээр хэрвээ одоо тэр чинь нэг ингээд романс үүсгэж нь болвол нэг төрлийн уг нь хамгаалалт байлаа шүү дээ. Өмнөх сизон дээр. Гэхдээ романс үүсгэж юм чи энэ хоёрыг 50 орхи гэдэг нэг тиймэрхүү байдалтайс бол одоо энэ удаад тийм байхгүй шүү гэж байгаа байхгүй. Тий. Ингээ хэрвээ ингээд тэр нэг золоо хэрвээ хонгор хоёр ингээд хоорондоо ямар нэг юм үүсэхгүй болвол хонгорыг шууд хасах байхаа. Тэнгүүд одоо хонгор чинь бас ингээд ердөөсөө тийм ямар нэг реакц гаргаж болохгүй байхгүй. Өөр айж байгаа гэдэг тийм реакц үзүүлж болохгүй байхгүй. Хасагчих вэ гэсэн тийм айцаа үзүүлж болохгүй. Зүгээр л одоо зүгээр гэсэн тийм нэг реакшн л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ өөрөөс нөгөөс асуугаадсан шүү дээ үдж байгаа юм шиг. Мичи хасагчвал яах вэ гэдгсэн чинь одоо яах вэ тэгэл тоглоомжтой л гэл. Магадгүй хонгор өөрөө хасах санал өгсөн ч юм билээ яаж мэдээ. Гэхдээ энэ удаагийн дугаар дээр бол төсөөлөг юмнуудаас аяг их болчлаа л да. Тий. Мичиг хасахад хамгийн гол үүрэг оройлол үзүүлсэн бол амраа гэж бодож байгаа. Яг тэгвэл тэр төгсөөч хамаг юм ярьсан ш. Төгсөөч яад ч одоо хамаг юм мэдээд идэв тэгээ бүр октод байгаа хамгийн зузаан байгаа юм шиг. Төгсөө нэг амар зөв нэг юм хөвгөд дундаач нэг ингэчээл октод дундаач ингэчээд энэ хоёрын хооронд ингээ хов зүг гол нь ингээ хов зүг бол мэдээлэл үл яваад байгаа тийм. Тэнгүүд төгсөөч ингэчихэж байгаа байхгүй юу? Амраа би мичи хоёр үеинд дургу гэдэг чинь.
Тэрийг бол үзэгчнэрт хизээч харуулаагүй байхгүй. Одоо тэгтээ ингээд эргээ бодонгот тэр амраа мичээ ирч нэг өрөөнд байдаг хэрнээ мичээ чинь нүр амаа бодохдаа нөгөө хүмүүсийнхээ өрөөнд очиж нүр амаа бодоод байгаа байхгүй. Тэгээд хасагсныхын дараа амраа хүртэл гэж байгаа. Битээр л нэг заваа юу яасаар оройтод сэрдэг нүр амны юу үнд өмнөд байхгүй гэдэг тийм нэрсэлээд тий мичээ юрдөөсөө дурсахгүй ирнэ. Тэнгүүд тэр хоёрын индүүгийн л дурсаад. Тэр хоёрын хооронд ингээд нэг жоохон beef байсан гэдгийг бас ингээд сүулт нь бид нар ингээд төгсөөгөр дамжуулж мэдж байгаа байхгүй. Тэнгүүд одоо миний бодож байгаагаар бол амраа зүгээр ингээд мичийг үнэхээр хасах гээд золоотой нийлээд нэг тийм төлөвлөгөө боловсруулсан баг. Яг л золооч хонгор захиа өгсөн байлаа шүү дээ. Бас хонгорыг сонирхож байсан. Тэнгүүтээ амраа ч бас тэр орой нөө вино уугаад тэр төгсөө өдөртөө ярьж байхдаа тэгсэн шүү дээ. Золооч юу яриад байгаа юм бэ? Ингээд 4-5 жил найзалсан юм уу? Чи өөрийгөө л хичээ өөрийгөө л бодгоо шүү тэгж мэгдсэн шүү. Тэнгүүд амраа золоо ир нийлээд тэгээ нөгөө хэдийгээ ингээ хоорондоо яриа үсгээд өгтөдтэйгээ эхлээд яриад мэдээж шууд тодыг эхлээд толгойг нэргүүлсэн баг. Мичийг хасчаа гэд. Тэнгүүтээ дараа нь Дайанаг бас би амар толгойг нь тэнхтүүлсэн гэж бодоод байгаа юм заяа. Шууд дуудаж авчрангуудаа одоо хэнийг хасах вэ нэтэр гэдэг ингээд хасахгүй юм шиг ингээ гоё ингээ яриа үсгээд тэнгүүтээ Дайана чи мичийг гівчээрээ заяа гэдгсэн үг. Зарайш тэгж хэлэхгүй л ах л та. Гэхдээ энэ ч амар ярьж байгаа. Би яг мэдээд энэ заяа бүр камерны цагаар бол амар ярьж байгаа. Харанхуй болол хүмүүс гонтаа л нэг зэг хаасны дараа нууцаар бол амар яриа үсэж байгаа. Тэгээд шууд ярьчихж байгаа шүү дээ. Тэнгүүтээ нөө цэгийн миgiгээ ч гэсэн тий. Одоо ингия тэгья те энийг хас энийг тэгсийг л эрэгтэйчүүд нь ч гэсэн хоорондоо яриа үсгээл те. Тэнгүүдээ эрэгтэйчүүд ихэнх нь мичийг дээгүр явуулсан байгаа байхгүй. Яг тэгэхээр төгсөөч нь тэгээсэн шүү дээ. Та эдтэй яриа бидэртээ ерөөсөө яриа үсгээгүй. Бусад эрэгтэйчүүд яриа үсгээгүй учраас хасагдсан гэж бодож ингээд. Тэнгүүд чинь тэр ичээ. Тэнгүүд чинь мэдээж тэр ичээ хоорондоо ярьсан болол хасж байгаа шүү дээ. Тийм үстэй. Би бол яг тэгж л бодоод байгаа. Мичийг бол зүгээр бүгдээрээ нийлж байгаа шууд хасаа ичлаа. Тийм. Гэхдээ ямар яг хувь хүн тийм асуудалтай байсан юм уу? Эсвэл зүгээр л эрэгтэйчүүд мичи бүх эрэгтэйчүүдтэй яриаг болох хэвчээ юм уу? Эсвэл амраа тэр хоёр үнэхээр тийм амар бифтэй байсан юм уу? Эсвэл битгүй. Гэхдээ энэ дээр зүгээр амар улс төрөл явчлаа. Гэхдээ нэр тий. Зүгээр амраа ингээд дургу байгаадсан гэдэг шүү дээ. Тэнгүүт чи мэдээж тэр чинь ингээд юунаас болсон дургу үснийг мэдэхгүй заяа. Гэхдээ үнэхээр ингээд амраа өөрөө шартаа ийм амар тийм хүн болвол шууд нөгөө хиттэйг нийлж аваад наадаж хасяал гэж тэгсэн л баг. Угаасаа хасахын дэмж хүмүүс нь байгаад шүү дээ. Хасагдахыг хүсэхгүй байгаа хүмүүс нь мэдээж амрааг шууд дэмжин заяа. Гэхдээ ягаад тэд нар бүгдээрээ амрааг сонсно гэж яагаад гэвэл залуучууд ихэнх нь амраа хасагдах байх гэж хэлээд байсан шүү дээ. Амраа хасагдах магадaltaй өндөр хүмүүс энийг гэж хоорондоо ярьж ирсэн шүү дээ. Тэр ич угаасаа ярьцсан гэдгийг мэддэхгүй шүү дээ. Юу гэж тэгэл бид нар мичийг хасагдах байх гэв. Хасах гэж байгаа үнэ хизээч тэр хүн хасагдах байх гэж ярихгүй л байхгүй. Тодорхой хүн биш л болол. Мичи тодорхойгүй байсан учраас албаар эсэргээр нь амрааг олон юм ярьсан. Амраа ингээд бид эдийг одоо юу гэнэ амраа ингээд нэг голд нь хор утгацсан учраас амраа хасагдаж магадгүй бас жоохон үзэгчтэйгээ бас жоохон тэнхтүүлэх гээд шүү дээ. Тэгээд ингээд худлаа өөр юм яриад амраа хасагдах байх мах. Тэнгүүд үзэгч нар энэ нийт амрааг хасцсан юм гэж бодож исэн чинь та гэд эсэргээр мичи хасагдчих жоох. Тэнгүүд чинь амар Тэнгүүдээ амраа зөө хамгийн амар хэлсэн юм. Одоо ингээд жоохон гадны шоуны стандарт руу төхөөд тэгээ шууд гэж байгаа байхгүй. Тэнгүүд өөрөө албаар бас ярьсан байж магадгүй байхгүй. Нөгөө хитээс ингээд жоохон аргумент хийхтэй хэдүүлээ ингээд хасчихъя тий. Тэгээд нөгөө нэвтрүүлгийн зүгдээ ч гэсэн бас тэр насыг гоё байгаа шүү дээ. Нэвтрүүлгийнхэн ч гэсэн гоё байгаа. Тэнгүүд ингээд нөгөө голтон жоохон ингээд хор утгаал хэдүүлээ мичиг хасаа хийчихээ нэтрэгээл тэгээ ингээд яриа үсгэл явцсан баг. За үгүй ч болно л да. Гэхдээ мэдээж яаж ч бодсон ингээд ромаас үсгэжсэн юм хоёр хосыг хасах нь бол ингээд ууг нь дархлаатай байхгүй те. Ингээд хос үсч учраас дархлаатай байх хэрэгтэй шүү дээ. Хосоо олох хэрэгтэй шоу шүү дээ. Тэнгүүд ингээд хасч гинэ гэдэг чинь ямар нэг ийм голд нь хор ингээд хутгалт явсан л байгаа байхгүй. Тий. Гэхдээ миний нэг хүсэж байгаа зүйл бол яг тэр амраа тэр мич хоёр яагаад ингээд хоорондоо дургуулсан юм хармаар байгаа байхгүй. Тий. Камерын дүрсэнд буусан ямар нэг юм байвал бидэрт яагаад харуулахгүй байгаа юм бэ? Тий. Яагаад одоо ингээ хасагсныхаа дараа ингээ тэр хоёр асуудалтай байсан юм мэдж байгаа. Тий. Тэр мөрийг үзмээр байгаа байхгүй. Тэр мөр чи амар энтертейнинг байхгүй тий. Яац юм бол одоо юу гэдэг нэг өрөөнд байсан чинь нэг нь ингээ ямар заваа юм бэ? Муухай юм бэ? Хэрүүл мөрүүл болсон юм. Тийм хэрүүл мөрүүл болсон байх магадaltaй байгаа байхгүй тий. Тий. Тэр хэрүүлийн үзэл та. Муухай хүний модортой. Тий. Ингээ юу болсон тэр мөрийг хармаар шүү. Дайанаг бол түүгд гэсэн чинь би угаас Дайанатай яриаггүй. Тэгээд угаасаа би нэг битсэн гэж. Зэтүүлээ мэтүүлээ бүр яа бүр амар
амар өнгөрөө тэгснэ юм идэм үү гэдгээр мэддэг юм шиг мэдхгүй юм шиг яатсан баг дүнгүй мөхгүй гэдэг. Тий, бүр ингээд дараа уулзахгүй юм шиг амар хэлсэн. Тий, бүр амар хэлсэн. Гэхдээ яг тэрэн шиг нэг мичиг бас ингээд хитрхи too much гэж бас бодсон байж магадгүй. Мичи бас өөрийгөө жоохон асуудалд орсон гэдгийг мэдээд шууд ингээд хонгортой ойртоод ингээд бүгж нэтрээгээд ингэсэн ч бол магадгүй лээ. Мэдгүй. Гэхдээ мичи болохтой ингээд жоохон сэтгээг байгаа байхгүй тий. Амраа төрүүлээд үйлдэл хийгээд нөгөө үеийг ингэ синхруулээд толгойг нь угаацсан. Тэгээд хасагчиж байгаа. Гэтэ мичиг хасагдаад ганц үйл зүүн золоо байгаа байхгүй. Тий. Гэхдээ золоо болов. Би тодыг биш тэ ойлгох гэж утсаж тод ойлаагүй шүү. Тод бол зүгээр тэр нь тод бол угаасаа тийм магадгүй зөө ингээд тод одоохондоо ингэ үйлдэл хийхгүй байгаа байхгүй. Гэхдээ цаана нь зогсож байгаа хамгийн амар тодлоолагч нь ч биш магадгүй зөө. Яг үнэндээ зөө. Бүх юм ингээд тодын эсрэг явж ич магадгүй. Яагаад гэвэл тод ч юм болохоор ингээд бүх юмыг гартаа авцсан байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь хамгийн их хүчтэй хүн нь аахгүй юу? 3 захиа авцсан. Залуучууд өөрт нь хамгийн их татагдж байгаа. Тийм болохоор хизээч тод хасагдахгүй гэдэг мэдж байгаа заяа. Тэнгүүд хасагдах магадлалтай айж байгаа хүмүүс л өөрөө хасагдахаас өмнө бусад хүмүүсийг хасахын тулд аюул их үйлдэл хийж эхлэх байхгүй юу? Хичээж эхлэв шүү дээ. Тэнгүүд миний бодлоор амраа өөрийгөө хасагдах магадлалтай гэд өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүд үйлдэл хийгээд бусад нэг залуучууд дээр очиод гэлсгээс толгойг нэргүүлээл явцсан байна. Мичи болохоор зүгээр ингээ өөрийгөө дархлаатай гэж бодцсон. Би хонгортой ингээ relationship үүсгэсэн учраас дархлаатай гэдэг амар тайван байгаадсан баг. Нөгөө үед юм ярихгүй. Тэр хооронд нь ардуур нь амраа харин те төгсөн мөхсөдөө вино уугаал те тэр нөгөө зоологийн уйлсан гол шалтгаан нь найзыгаа хасаа хийцэн. Тэгээд ингээд бас жоохон шаналсан баг. Нэр. Гэтэ амар сэн өмнөх дугаар дээр цэгийн илж болсон, энэ дугаар дээр мичи илж болсон. Илж болсон хүмүүс ч яараас хасагтай байгаа юм шүү. Харин тийм. Одоо тэгээ золоод ихтэй яг ингээд энэ дугаарыг базаад хамгийн амар юмыг угаасаа хэлсэн шүү дээ. Чи өөрөө хитрхи ингээд лаг хүн ямар ч лаг хүн байж болно. Гэхдээ чиний ингээд чамайг бусад хүмүүс яаж харж байгаа нь хамгийн чухал юм байна гэдээ хэлж байгаа байхгүй. Тэнгүүд тэрэн дээр л одоо ингээд магадгүй одоо манай хасагдсан 3 оролцогч нар маань өөрсдөө болоод байна гэж бодоодсан баг те ингээд окей тэгээ лаг ингээд окей. Тэнгүүд нөгөө хэд ингээд дотроо муухай өнцгөр харж байсан байгаа байхгүй те. Ямар ч гэсэн тэгээ төгсөө бараг манай үс хийгээд байлээ. Тий. Тэгээд шинэ орсон хүмүүсүүдээ бараг хідүүлээ байж байгаад ингээ хасаасаа юм сэн нэмэрэд. Тий, угаасаа төгсөө чинь болохоор ерөөхдөө яг юу болсныг тэр оронгуудаа шууд хэлчихэж байгаа байхгүй. Одоо яваа яманда энэ гурвыг хассан шигээ ингээд ижлэхийн тактикаар ажиллая гэж шууд явчихж байгаа байхгүй тий. Шууд одоо нөгөө хэд ч гэсэн шууд хүүлэнд дэмжиж байгаа байхгүй манай үсгч. Тэнгүүд хонгор ингээд бас тий ингээд гайхаж байгаа байхгүй тий. Чи юу яриад байгаа юм. Тэгээ би сүүл орчихсон бол шууд хасах нэ гэдэг ингээд тоглоомоор хэлж байгаа ч гэсэн ерөөхдөө энэ хэд нийлж байгаа юм хасцсан байна гэдэг ойлгож байгаа байхгүй хонгор сүүлд нь. Тэнгүүд чи хонгорчоос асуудалд орчиж байгаа байхгүй нэг бодлын. Дараагийн дугаарт магадгүй намайг хасчих магадaltaй байна гэдэг. Тэгээд season 1-тэй ижлэхэн бас нэг болсон юм заяо. Миний гайхсан юм нь нэг цэтүүлээ. Тэгээд хасаа хоёр ингээд хос ингээд гинжтэй болцсон. Өмнөх дугаарын нэг хин Чинзоо хин хоёр шиг. Анар хоёр шиг. Андууд гарч ирсэн. Тий, тэнгуү тэр хоёрыг одоо тэр хоёртой тэнгуү шүргөөцөлтөх хөнгө болчихж байгаа байхгүй. Тэр хоёр ингээд би бинийг арыг даачна. Тэр хоёрын эмхтэй найзууд нь бас тэр хоёртой нийлээд хамгаалчихсан. Тэгээд цэдүүлээд гисэн тэ төгсөөд нэг юу бэлгүй үлсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр магадгүй тэр нь бас юу яасан бах. Цэдүүлэг нэг мэдээлэл гоё олж өгöd байгаа учраас хамгаалтанд авчиж байгаа байхгүй. Тэгвэл төгсөө нэг хасагдахгүй тул ингээд хоёр тал гүүр болоод тэг эргэжтэйчүүдтэй мэдээлэл авчирдаг хүн болчихж байгаа байхгүй. Төгсөө бараг шагнуулсан юм биш үү? Харин төгсөө шагналаа байгаа байхгүй. Тэг цэгийн нөгөөгүй те. Тэг би ингээд гоё юм чи хийгээд өгчлөө шүү гэж байгаа шиг тий. Сүлдээ шоу чи ямар ч шоу болоод хийн арал дээр удаан үлдэхгүй гэдэг хүмүүс үл хийн хосоо болохгүй. Тэгээд дараагийн дугаар дээр шинэ залуу шинэ эмэгтэй орж ирж байгаа юм билээ. Йоо шинэ хүмүүс хармаар байна гэхдээ. Гэхдээ эмэгтэй айгүй өндөр юм шиг байгаа заяа. Тий. Цэтүүлээ сүлд гарын барьж байгаа юм сайн харсан. Бараг цэцүү харагчлаа. Тэгээд эрэхтэн хин тэглээ нэг намхны хоолоо исэн. Ягаад намхан байлаа гэж. Би бодлоо гоё залуу орж ирээ солируулаас экс чинь намхан ороод ирсэн гэсэн. Тэгээд дараагийн дугаард юу болох харжээ. Тэгээ. Ер нь бол одоо таалагдж шүү. Иймэрхүү бас ингээд гинтийн зүйл ингээд балангуудаас аягүй сонирхолтой байхгүй. Шокнд. Тэг ингээд таамаглалцсан байсан хоёр хүнээс ингээд гинт бүр ингээд хизээч хасагдахгүй байх гэж бодчихсон хасагч юм уу.
Damn. 3 хүн асан гэж би бодоогүй. Тий. Тий. Одоо тэгээ ингээд камерны цаана энэ хэдий ингээд бүр юу ярьдаг болоо гэдэг юм ингээд бодглохоор инээд өрөөд байгаа байхгүй тий. Тий. Гэхдээ одоо ингээ эхнээсээ гоё ингээд өрөөний ховуудыг үзүүлж өгж шít бид нар. Тий. Тиймэрхүү зүйлсийг угаасаа үзүүлэх ёстой байхгүй. Тэгжэл тэнцээ сонирхолтой болно шүү. Тэгээ мичиг хасгсан чинь сошиалор дүүрэн уур хилэн болсон шүү дээ. Мичиг хасаа ижлаа шүү. Тэрийг их байсан юм. Манай шүдний дагныг хасаа ичлээ. Үзэнд баярлалаа. Лайк, subscribe, comment таад юу их мэдж байгаа. Yes. Okay, bye.